За өглөө газар руу жигээ суллаад нэгэн цагт нэх гоё баяртай мэдээ авч ирсэн. Амьдрал ийм гоё штэ гэд баярлж ирсэн. Магадгүй хайрлж дурлсан. Тэ? Үр хөвгтэй болж ирсэн. Тийм ээ, хүсэн хүлээсэн зүйлээ хүлээн авсан. Эсвэл гоё хөдөө голын эрэг дээр наранд бие тэгээд усны чимээ сонсоод цэлмэг сайхан тэнгэр тэ шуудын зэргийг сонсоод хөвчжсэн тэр үе эргэн санаж болно. 100 цагаас Монгол хүний тэгээ жаргал цэнгэлийн цагаас гэж уулан дээр гараад уудам сайхан тал нутгаа харж яасан тэр цаг үе. Энэ тухай бодох үед одоо таны нүүр цээж гар хөлөнд юу болж байна? Таны амьсгал ямар байна? Зүрхний цохилт ямар байна? Танд ямар сэтгэл хөдлөл мэдрэмж төрж байна? Их гой баяр хөөр, татан дулаан мэдрэмж. Цээж хөнгөрөөл, ууж тайван мэдрэмж. Танд ямар бодол төрж байна? Бодлоо анзааръя. Эндээс амьдрал танд ямар санагдаж байна? Эндээс амьдралын өнгийг амьдралыг нэг өгүүлбэрээр тодорхойлё гэвэл маш гоё. Тэр энэ бол таны ухамсарт манлайлалын татав. Энийгээ бид нар хорон бүр тасгалжуулах боломж байдаг. Энэ төлөвөөс бид нар жинхэнэ потенциалаараа амьдрах боломж нь олддог байгаа. Энэ төлөвийг хэр сайн идэвхжүүлж тэр удаан энэ төлөвт байж чаддаг болно. Тэр хэмжээрээ та потенциалаа нээж манлайлж чаддаг байгаа ш. За тэгэхээр амьдрал нэгхэн ийм байх нь ш. Бидний сэтгэлийн төлөвөөс мэдрэлийн тогтолцооны төлөөс хамаардаг байна шүү дээ. Амьдралын өнгө. Амьдрал хэцүү байна. Ингээд байна. Симпат амгалах зөндөө автцсан байна л гэсэн. Ухамсартайгаар өөрийнхөө амьдралыг гартаа аваа л гэсэн урилга байгааз. Тэгэхээр бодит нөхцөл байдлаас үр шалтгаалаад бид нар энэхүү сэтгэлээ тасгалжуулах боломж байна. Нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байж болно уу? Өнөөдөр яг одоо бид нөхцөл байдлыг өөрчилж чадаагүй шүү дээ. Эдийн засгийн хямралыг сая бид нар шийдээгүй те. Гэхдээ зүгээр л оюун санаагаараа тасгалжуулж аялал хийсэн. Ингийн төдийд амьдралын өнгө харах онцөг өөрчлөгдөж байгааз. Амьдрал амттай санагдаж байна. Амьдрал сайхан санагдаж байна. Амьдралд би чадах юм шиг санагдаж байна. Инээд хүрээд нулимс гарч байна. Гоё байна те. Зүгээр л баярлаад байна. Баярлаад байна. Талархалтай байна. Нэх гоё хөнгөн сайхан байлаа. Энэ бол бидний потенциалаа нээдэг, өндөр ухамсартайгаар манлайлдаг бидний уг ухамсартай хөгжил. Энэ нь бид нар өөрийгөө тасгалжуулж чадвал ухамсартай манлайлах нэ гэж.